Feeling like a vigilante or a missionary. Tell my ASAP killers get their pistols ready. Send them to the cemetery with obituaries. Don't be scared, nigga. Is you ready? Лос Анжелес хотын цагдаагийн газар 33 настай рэпер ASAP Rocky гэгддэг Рахим Майерсыг 2021 онд болсон буудалцаантай холбогдуулан үхлийн аюултай зэвсэг хэрэгэлсэн гэргээр баривчилжээ. Түүнийг 5 гарагт Лос Анжелесийн олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилсан байна. Майерс 11-р сарын 6-нд Холливуудын нэгэн дүүрэгт гарсан буудалцааны хэрэгт сэжигтнэр шалгагдана гэж цагдаа нар мэдэгдэв. Тус буудалцааны үеэр хохирогч баг зэргийн гэмтэл авч эмнэлгийн байгууллагад хандсан байна. Цагдаа нарын мэдээлснээр Майерс болон 2 хүн хэргийн газраас явган зогтсон бөгөөд цагдаагийн хэлтэс нэмэлт тайлбар өгөхөөс татгалзжээ. Майерс Барбадос хотоос хувийн онгоцоор Лос Анжелес руу нисэж байсан бөгөөд тэрээр жирэмсэн хамтрагч Попод Рианагийн хамт амарч байсан гэж TMZ мэдээлв. Майерсийн төлөөлөгч Washington Post сонины тайлбар өгөх хүсэлтэд хараахан хариу өгөөгүй байна. Fashion Killa, One Train, LSD зэрэг дуугаараа алдартай Грэммид нэр дэвшсэн рэпер өмнө нь 2019 оны 6 дугаар сард Стокгольмд зодон болсны дараа Шведэд баривчлагдаж 3-7 хоног хоригдож байжээ. Тухайн үед ардчилсан намын хэд хэдэн хууль тогтоогчид түүнийг суллахыг шаардсан. Тэдэнтэй хамт ерөнхийлөгч Дональд Трамп Твиттер хуудсандаа ерөнхий сайд Стефан Лёффийн арга хэмжээ авч чадахгүй байгаад маш их сэтгэл дундуур байна. Швед улс манай Африк гаралтай Америкчуудын нэр хүндийг унгаж байна. Би ASAP Rocky-ийн бичлэгийг үзсэн. Түүнийг өмүүлэгчид дагаж мөрдөж дарамтлж байсан Америкуудад шудраг ханд Free Rocky хэмээн жиргэж байлаа. Somehow bypass the bias in the isms, the violence in the killing. So given they see my pigment